Монгол Улсын ерөнхийлөгч 2003 онд жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг Монгол үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгох зарлиг гаргасан. Гэхдээ Орхон аймгийн Хэлний бодлогын зөвлөл, Номын төв, боловсрол шинжилгээ ухааны газар хамтран бүтэн сарын хугацаанд бүх насныхныг хамруулсан Алтан хонх биерэн бичлэгийн уралдаан, хөрвүүлэн бичих болон хичээнгүй бичгийн цуврал тэмцээн зохион байгуулсан. 4 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 7-ны хооронд энэхүү аяныг зохион байгууллаа. За үндэсний бичиг үсгийн баяр 2022 аяныг Орхон аймагт зохион байгуулах тусгай төлөвлөгөө гарсан. За ингээд 4 сарын 1-ээс 5 сарын 7-ны хүртэл үндсэндээ сарын үйл ажиллагааг бид нар аймгийн хэмжээнд зохион байгууллаа. За энэ үндэсний бичиг үсгийн баяр 2022 аяны хүрээнд бид маш олон төрлийн ажлыг зохион байгуулсан байгаа. Иргэд, олон нийт, хүүхэд багчууд, за багш сургууль үзүүлэгчдгээд ингээд олон талын хүмүүсийг хамарсан ийм үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. За энэ үйл ажиллагааны хүрээнд бид үндэсний бичгээрээ хичээнгүй сайхан бичих, зөв сайхан бичих, за хурдан зөв унших, за биерийн бичгийн уралдаан, за төрийн байгууллагын ажилтан албан агчдын дунд Алтан хонх уралдаан, за мэргэжлийн багш нарын дунд Монгол бичгийн олимпиад, за төрийн байгууллагуудын дунд байгууллага дээрээ албан хаагчдаа Монгол бичиг сургах төрөл бүрийн сургалтууд зохион байгуулах, за мөн төрийн албан хаагчдыг Монгол бичиг сургах сургалт, төрийн байгууллагын удирдлагуудыг оролцуулсан уулзалт зохион байгуулах гэх мэтчлэнгийн маш олон талын үйл ажиллагаа арга хэмжээнүүдийг зохион байгуулж дууслаа. За энэ үйл ажиллагаануудад бол яг биелжлэн 1000 гаруй иргэд, олон нийт, төрийн байгууллагын ажилтан албан агч удирдлагууд хамрагдсан гэсэн ийм судалгаатай байна. За бид нар хамгийн их ач холбогдол өгж байгаа нэг ажил бол бүх төрийн байгууллага буюу хувийн эзлийн аж ахуйн нэгжүүдийн дунд, аж ахуйн нэгжийн удирдлагуудын дунд хэлний бодлогын салбар зөвлөл, хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтарч бид нар уулзалт зохион байгуулсан байгаа. За энэ уулзалтаараа бид нар 2025 оноос төрийн албан эргийг Монгол бичгээр бичих, хос бичгээр хөтлөх болсонтой холбогдуулан бүх байгууллагууд, иргэд, байгууллагын удирдлагууд энэ хуулийн өмнө үүрэг хариуцлага хүлээж энэ Монгол бичиг сургах ажлыг бол эрчимжүүлэх шаардлагатай гэдэг энэ санааг бол чиглэлийг бид нар өгсөн. За ер нь бол манай төрийн байгууллагууд бол маш идэвхтэй энэ үйл ажиллагаанд хамрагддаг болсон. За хувийн эзлийн аж ахуйн нэгжүүдтэй бол бид нар бас эхний чиглэлүүдийг өгснөөр хувийн эзлийн аж ахуйн нэгжүүд манаас энэ үйл ажиллагаанд оролцож эхэлж байна. Сарын аяны хүрээнд хэлний бодлогын үндэсний зөвлөл, Орхон аймгийн хэлний бодлогын зөвлөл хамтран бүх төрийн болон хувийн хвшлийн албан байгууллагын удирдлагуудтай уулзаж хамтран ажиллахаар болжээ. Учир нь 2025 онд төрийн албан хэргийг Монгол бичгээр хөтлөхтэй холбогдуулан бүх байгууллагуудын ажилчин алба хаагчдыг чадваржуулах ажлыг эрчимжүүлэхээр болсон байна.